Гэхээр өнөөдрийн амглан галтгий ариусан хүмүүдэн нэвтрүүлгийн шинж байгаа. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочлоор Бат Эрдэнэ 100 хийдийн хамбал ам Баасан сүрэн байна. Эрдэнэ 100 гэдэг бол эртнээсээ маш монголчуудын эргэл мөргөлийн их орн хийд. Тийм ээ. Энд бол Монголын одоо бурхны шашны гал голомт үүсэж, бадарч тэгээд тэндээс төрсэн олон мэрэгтийн ор суурин дээр та бүхэн өнөөдрийн одоо бурхны шашны хаан зөвхөн сэтгэлийг ариусгах одоо энэ үйлсэд хүчтэтгэж яваа юм лав өгөөд энэ одоо хол газраас ирж манай нэвтрүүлэгт оролцож байгаа танд их баярлалаа. Батөр Эрдэнэ 100 хийдийн хамбал амаа гэж одоо үзэгчдэд таны танилцуулсан учраас эхлээд арга хийхэд тухай ярья. Ер нь Монгол бурхны шашин дэлгэрсэн түүхийг авч үзэх юм бол ерөөсөө хаан Эрдэнэ 100 хэд орчинд бурхны шашин дэлгэрч байсан баримт археологийн олдруулаад баталж цаг үедээ өөрсдний бурхны шашин дэлгэрч байсан дунд уяас дэлгэрч байсан тийм сүүлийн үед дэлгэрч байсан бүгд байсан. Одоо хамгийн сүүлд бол яг ер нь их Монгол улсын үед өвөөдөө хааны үед бол тэнд бол хар гот сэтгэлээ үүсэж байсан тийм ээ. Хар готод бол бурхны шашныг бол Христос шашны олон шашны бол байсан. Бурхны шашны 13 улс хамгийн олон 13 улс тийм байсан байна гэсэн тийм одоо олдруулсан. Тэрнээс одоо Германы археологчид одоо сүүлийн 10 жилийн одоо археологийн одоо хайгуул хийсэн үгснээр одоо Төмөн амлалт ордог гэж үүд хааны том ордог байдаг. Тэр ордог боллоо энэ байна гэж бодсон. Тэр нь бурхны шашин символ таас. Өөр тэр сүмэн бол 90 м өндөртэй 5 давхар 90 м өндөртэй тийм босод бурхны шашин сүм байна гэдэг бол тогтоосон. Тэгэхээр тэр 800 жилийн тэртээ 90 м өндөр тийм бурхны шашин сүм монголчуудад байгуулж байсан байна гэдэг бол агуу бурхны шашны соёл тэр байсан. Тэгээд хамгийн бурхны шашин дэлгэрсэн түүхийг бол хамгийн сүүлд халахын Автай сагаан төгдийн далааламтай 3-р далааламтай очиж уулзаад бурхны шашнаа залж авчирснаар Эрдэнэ 100 үед залж авчирснаар Эрдэнэ 100 үед орчин бурхны шашин дахин дэлгэрсэн маа гэсэн энэ одоо өндрөгийн юм бол Автай сагаан ч бол өг аавшгүй тийм энэ бол 1586 оны үед байсан гэж үзэж байгаа. Тэрнээс очоод 420 жил өнгөрч байна. Тэгээд 1930-аад оны хэлбэрүүлэлтийг хүртэл Эрдэнэ 100 хэд ямар хөө байсан бэ гэхээр нийтдээ бол 1500 орчим он уурхтай хоёр хэсгээс бүрддэг. Нэг нь бол 100 галан сүм гэдэг орхны одоо иргэдээр байралтай. Нэг нь бол гол Эрдэнэ 100 хийдэн. Эрдэнэ 100 хийд дотор бол бүх ламгууд дотор байралтай. Ганц ч ламгууд байралтайгүй. Сүм хийдүүдээс суурган хэрмэн хашаатай, дөрвөн хаалгатай энэ уламжилтай энэ хэд Монгол байгаагүй. Тэгээ ороо болох дөрвөн хаалга хаачгаад илүү болох нээдэг. Тэгээ бүх ламгууд дотор байдаг. Шинэ оногон сум оо тэгээ намрын хорооллууд тэр бол юм яаж багтаж байсан гэмээр. Тэгээ Бат Эрдэнэ 100 хэд Эрдэнэ 100 хэд гэдэг хүмүүс жоохон энэ нэрний тухай бас жоохон тайлбарлах. Тэгэхээр Эрдэнэ 100 гэдэг бол яаж вэ гэхээр 100 гэдгийг хүмүүс яг нэг орчин үеийн 100-гийн тоо гэж ойлгоод байдаг. Яг л 108 сурахтай байхгүй тийм. Тэгэхээр тийм биш юм. 100 гэдэг бол бурхан одоо шагжаа мөрөө бурхан багшийн нэг нэр нэг тийм санскрит үг л дээ. 80 гаруй нэртэй тэр нэг. Тэгэхээр Эрдэнэ 100 Эрдэнэ бурхан багшсан гэдэг. Тэгэхээр Автай сагаан бол тэндээс аав гэхээр төвдөөс бурхан багшийн эренцэл одоо шатлын чандрыг завчраа тэгээ гол 100-ын дугнаа бариад тэнгүүтээ яг гол 100-ын дугнаа бурхан багшийн одоо идэр залуугийн том одоо зэрэг бүтээсэн. Тэр дүртэй бол яг үгээр тохон чинээ тийм өндөн дэлгэртэй тийм бадмаа гэж болов тэрүүн нийсэн байна. Тэгээ үзүүр нь энэ дээр яг авцсан гэж байна. Тэндээс нь өгш настайгаас яг эндээс нь гэр гардаг байсан гэж харах уу гэсэн. Магнаа дээрс. Тэгээд цол бадмаа шиг хоор байдаг юм шиг. Тийм болохоор магадгүй Эрдэнэ хийсэн 100 бурхан. Тийм болохоор Эрдэнэ 100 гэж нэрлсэн. За Бат гэдэг бол цаг үед өн удаан болвол эвдэршгүй бат бүх орш хэмэлэгдэл бол ончин богд нэмэж өгсөн. Ийм нэр байдаг. Тэг ингээд бодоод байх нь Монголын бурхны шашин их олон цаг үед тулсан байна. Зөндөө хэлбэрүүлэлтэд тулсан байна. Тэгтэл өдөрт Эрдэнэ 100 бас л яг тухайд ажиллах тийм ээ.
Эсвэрүүл явж. Тэгээ Эрдэнэ зууны нэг гол сахиус нь гомбоо сахиус шүү дээ. Тэгээ чулуун гомбоор сахиус явтасаа ингээд уртаас яж юм яваа дургуй гэсэн үдгээс авсан гэдэг үг ярьдаг. Тэгэхээр тэр гомбор ухаан бол яг л ийм хангалттай байна. Эрдэнэ зууны тал тоосох хүртэл нь захиж хамгаалж яана гэсэн тийм хангалттай байна. Магадгүй тэр бурхны ивэлээр тийм ээ тэр сахиусын ивэлээр өдгийн Эрдэнэ зуу бидэнд эндэрхүүр үлдэж усарч яа гэж ингэж юм байна. Ингээд түүх уламжлал ярихлаар одоо сайхан тийм ээ сайхан түүх тэгээд үлдэж цагийн их шуурган дунд тисэж гарна гэдэг бол бас монголчуудын одоо тийм шашин соёлын гал боломтой бас хадгалж цацсны одоо тийм ерөөл байжтэй гэж нэг тас бодохоор нөгөө талаас нь бол та одоо бид нар 21-р зуунд амьдарч байна. Та хайцсангүй одоо залуу ламтай ингээд бүхэн шашин гэхдээ зэрэг голдуу нэг эмээ өвөө нэг бол нэг хөгсөн ирэх байсан лам нарын ажил мэтэр гэж сэтгэдэг тэр цаг бол маш хурдан ард тоцорсон ийм үед бид нар амьдарч байна. Тэгэхээр та орчин үеийн сүсгтэн хүн, орчин үеийн лам хүн гэж одоо таны бодлоор ямар хүмүүс байна? Сайн асуулт байна. Тэгэхээр бид нэр эхлээд Бурхны ном сургаал гэж ямар ухаантай сургаал вэ гэдгийг сайн ойлгож мэдэх хэрэгтэй л дээ. Бурхан багшийн одоо бид нар мэддэг ганжуургээ сайн сургаал байдаг. Бид амьдрал ахуйд нь байж ирсэн. Номжсэн бүх номуудыг бол ганжуурсан сургаал болуулдээсэн. Ганжуур дотор юу байдаг юм бэ гэж. Тэр болон 100 гаруй бод сургаал дотор нэг мэд автод бичээгүй л авш шүү дээ. Тэгэхээр тэн дотор бол ерөөсөн асуулт хариулт л байна. Тэгээд тэр ном яаж бичигдсэн бэ гэдгээс нь портфолио хурал болоод портфолио гэдэг шүү дээ. Тэгээд тэр бас ингээд тийм хүмүүс бичигдсэн байна. Тэр одоо яаж гэдэг энтхийн хэлээр ийм нэртэй судраа. Төвдийн хэлээр ийм нэртэй судраа. Тийм ээ. Тэгээд тэр ам гэдэг хүн ярьж бичиж байгаа байхгүй. Би ингэж сонссон юм аа гэж. Тэгээд би ингэж сонссон юм аа. Тэр Бурхны гэгийн араа чирээтэй хотын одоо тэр уулнаа тасагчсан уулнаа ингээд заларч байваа гэж. Тэгэхээр тэдэн мянган бодсод цугларсан байлаа. Тийм нэртэй бодсод босч ирээ. Баруун өдгөө нуулаад хэмжээ мөрөндөө тохоо алгаан авсаад Бурхан багшаас ийм хэмээн асуув. Тэгэхээр Бурханыг ингэж хариулва. Яг нэг тэр болж байгаа тийм болж байгаа бүхэл явдлыг тэмүүлсэн байга бичигдсэн байдаг. Тэгэхээр ганжуур ном сургаал бол яг ийм л ном сургаал байдаг. За магадгүй 2500 жилийн тэртээ байж байгаа хүмүүсийн асуулт арай өөр байсан гэж магадгүй л дээ. Гэхдээ нэг зарчмын хувьд ялгааг бол бидний амьдрал тулгамддаг асуудлуудыг тэг бол ойролцоо байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нь хариулсан ном сургаал шүү дээ. Бас Бурхан биш өөрөө тэр ном бичээгүй шүү дээ. Биш ном бичээгүй шүү дээ. Бурханыг igen таал барьсны дараа үлдсэн шавнар хуралдаад энэ ном сургаалыг одоо яаж авч үлдэх, яаж хойш үлдэх түгээх том хурал бас. Тэн дээр бид ярилцаад ам гэдэг бол гайхамшигтай ойлгохтой байж л. Тэгээд амд Бурхан багштай баярсан. Намайг байхгүй гэж ундаа байх юм. Тэгээд бүгд санаж ирсэн. Тэгэхэд тэгжсэн, ингэжсэн, тэгсэн. Тэгээд тэр бүгдийг бол бичгийн хэлэнд уулах ажлыг бол эсвэл хийсэн байна. Тий олон мэрэгт хийсэн гэж анхны чуулганаараа тийм ээ. Тий анхны чуулганаараа хийсэн. Тэгэхээр нэг 100 жил орчим уйлсан байдаг. Тэгэхээр энэ ном сургаалуудыг бид нар яг гэдэг өөрсдөө мэдж таньж хүмүүс хүргэж чадах үст тийм мэдрэмжийг өөрсдөө авчиж бид хүмүүст тайлбарч хэлэх юм бол таваад үстэй мэддэг юм аяг мэдэрсэн юм аяг хоёр шалгал. Энэ жил бол манай Эрдэнэ зууны бүх лам хорвоо ирсэн бүх жамдуудаа бол уурны тухай уриалга гаргаад ууруу байцгаа яаж ярьж байгаа. Тэгэхээр уурнаас бол бид зөндөө зовдөг. Хэрэлддэг, маргалддаг, биений гомдоод буцахад авчдаг, тийм ээ. Хэлэхгүй хэлчихдэг. Тэр байтугай юм болдог. Тэр байтугай юм болдог. Хэлдэг гэсэн юм байна. Уур гэдэг бол тухайн нөхцөл байдлыг хэтрүүлэн үнэлсэн таны дүгнэлт. Хүч ийм байх чинь тэгчихгүйгээ та хэтрүүлэн үнэлээд байдаг. Нэгсэнд таны тэр уур усаараа чинь хөргээд бодруу шиг хөргээд байгаа зөвлөлт бүгд баярлаа талархаад энийгээд хүлээж авах хаа нэгтэй байж л гэсэн. Тэгэхээр одоо ингэж энэ дүгнэлтийг жишээлбэл Бурхан багш хэлсэн үү аль? Шанти дэва гэх юм байна. Тэр бол сургаалын хэлний бодцлын хөтөлбөрч болдог. Тэр хүний нугас болдог. Болсон гэсэн юм сургаал. Шанти дэва гэх гой сургаал хэлж. Бид нар энэ сургаалыг уриалга болгох гэсэн. Ганцхан шуурган юм шүү дээ. Тэр нь юу вэ гэж. Залруулж болох дохиол аваас
уурлаж ундууцахын хэрэг юу гэж. Дараагийн мөр болохоор юм. Залруулж боловсгүй тавилан болбол уурлаж ундууцаад ч нэмэр юу. Тэгэхээр нэгэн тийм байхад бид дахиад эргэж тэнтэй ингээд сэргэлдээд уурлаад өгөхөд ингэхээр яаж юм бэ тэгэхээр нөгөө нэг муу хүчсэн нэг биш улам тийжээгээд итгэж явж байна. Тэгэхээр ямар нэгэн асуудал бол нэг бол залруулж болно, нэг бол залруулж болохгүй гэсэн шийдэл байна. Өөр баг. Энэ тохиол яаж юм? Та донд савлаад байхгүй. Савлаад. Яг сэтгэл санааны хувьд юм ингээд хэцүү юм байдал оронгууд тэний гаргаж чадах шиг нөлөөлдөг. Яагаад гэвэл сэтгэл гэдэг чинь сонь шүү дээ. Сэтгэл яагаад гэвэл лав хэлсэн ба. Сэтгэлийн ингээд муу сөрөг хүчүүд ингээд давмгаалаад ирэнгүү. Сайнаа ингээд жигээд. Сайн сайхан сэтгэлийг биедээ бодлуулахад бэлтгэхэд ирэнгүү муу муухай жигээд ирдэг. Ойлгож байна те. За тэгээ санжитай байгаа гэдэг энэ ганцхан мундаг үгс. Зогсож ирсэн. Ягаад гэвэл бид уурсууд нь уураа дагаад явчихдаг байхгүй. Зогсоод байгаа юу юм бэ гэж. Ажил гэсэн үг. Авч уурыг ялан дийлэхийн тулд яах вэ гэхээр уураас нь жоохон заавч чад уурыг харах юм болдог. Яг та уургүй болчихвол ямар гэж бодож байна. Таны эргэн тойрны хин ч гэсэн уурлахгүй, гэр бүл чинь хин ч уурлахгүй, эхнэр нөгөөд чинь уурлахгүй. Тэгэхгүй эмэгтэй хүмүүсийг ууртай юм шиг л аваа ааштай гэж хүмүүс ярьдаг юм тэгэхгүй. Эхнэр хүмүүс ууртай шүү дээ. Хүмүүс ууртай шүү дээ. Уур ерөөсөө байхгүй болчихвол ямар юм бэ? Гэвч тэр яг дандаа энерги хайр хүсэл бэлхаалд өгдөг. Төсөөлөд үзэсгэлж жаргалтай байхгүй. Дандаа ажил байхгүй юм. Тийм болохоор уур ялан дийлэх тухай байдаг. Бид аз жаргалтай амьдрал юм ямар нэгэн сэтгэлийн сөрөг хөдөлтөр шунал уур хүсэлж байгаа тийм үү бүх хонхот бүгд ялан дийлэх. Тэгвэл тэр стрессийг бид яаж тайлах ёстой юм бэ гэж анзаарч 3 зүйлийг хийсэн. Оо лаван дээр гараа хийсэн. Нэг уужраа бас яа. Эзэр оо лаван дээр хиймсрэг гэдэг. Бүшээр. Хоёрдугаар нь юу гэсэн бэ? Сэтгэл санаа нийлсэн найз нөхдөд хууч хөргөжсэн. Гуравдугаар нь юу гэсэн бэ? Ялах хэрэгтэй даа. Дахиад нэг зүйлийг хийгээрэй гэж бодсон. Тэр бол амьсгал. Та ажил үзэр. Уурс үе тань явж штэ. Амьсгал. Тэгэхээр яг үнзгийн амьсгал. 7 удаа. Үнзгийн амьсгал болоо. Хүмүүс одоогийн хүмүүс би ажиллаж байхад ингэж хэсгээд нэгсэн доо тэр стрессийг нэг мансуурч юм уу арх уурт талих гэдэг байхгүй. Ингэж биш. Энэ биш. Яг арх ууртаа өглөө тэгэл чи дахиад ирж дахиад нөгөө байдал болж шүү дээ. Хэрвээ яаж үүсдэг гэж чи тэрээр үүсдэг. Угсрахад юу бонгоч гэсэн. Энэ бол бурхны нэмсгал ялангуяа бурхны ганжуур зэрэг энэ байгаа шүү дээ. Бид нар яг энийг л ойлгож мэдэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ юу уурсгар юм. Инքը сайн юм гэлээ энэ мөн уншиж сайн юм гэдэг одоо болсноо гэж сууж байгаа хичээл ийм юм хүсэж байгаа. Би 21 сард амьдсан шүү дээ. Одоо дэше нэг хэцүү болсон. За тий ойлгоё тийм ээ. Ерөөсөө машин сургаалтай ч байгаа шүү дээ. Миний сургаалыг алт шинжиж байгаа шинжиж аваарай. Тэгээд таалагдвал та аваарай. Таалагдахгүй бол албадахгүй гэж. Хуучин бол энэ гажуур дээр байгаа энэ харилцаа яриа, амын яриа, давхар амьдрал айлэр төвчээд ороод ирсэн. Яг тэгвэл энэ бол монголчуудын өмнө эртний одоо тийм бурхны шашны соёлтой ард түмэн гэдгийг илтгэж байгаа байхгүй юу? Нэг юм хөвгтэй загинжсэн ч гэл одоо яг тэр бурхны айл нэгэн судраас нь иш авч байгаа загинжаач жишээ тийм. Одоо бол бидний энэ уламжлал тодорхой хэмжээгээр тасалдсан л та. Одоо тэгж ярьдаг юм чад хаврах болсон. Ягаад гэвэл одоо тэр цагийн юм нар ч одоо миний үеийнхэн голцол нэг коммунист намын түүх үйлсэн, ойсголт намын одоо дайчин замын лэг үйлсэн, хууч яриач муутай, хүндэлж өгч юм муутай юм болсон. Сүсгтэн хүн ламын дээр ямар учраас очдөг юм бэ гэхдээ зэрэг аврал ярьж. Ямар аврал гэхдээ зэрэг ном өрчин та одоо тэгээд яг тэрийг нь урьдчилсан зэрэг би зүгээр болох байх та гэж бодхоос илүүтэйгээр тэр хүнээс сэтгэлийн харьцаа нэгж ичдэг байх гэж би ингэж боддог. Сүм хийдэг бол жинхэнэ хүний сэтгэлийн ариуслыг өгдөг, тайвшрал олгодог тийм газар байх. Тэр үүргийг одоо яаж чадаа хэрэгжүүлж явж байна жишээлбэл сүм хийдэг биднэрт ямар миний хүмүүс ямар хэрэгтэй юм бэ гэдэг бол очсон хүн болгонд лам уур бол жинхэнэ ухаал гэгээлийг өгч чаддаг тийм байх хэрэгтэй. Өнөөдөр яаж үйлчлэгээ агуулсан шүү болсон газар зөвдөг. Орчин үеийн лам уургуудыг агуулсан агуулсан илтгэж болох хэрэгтэй. Хүн бол лам уур бол аль ч сан тавьсан гэсэн бүхнээ зургуулыг тайлбарч хэлж өгч чаддаг тийм илтгэж болох хэрэгтэй.
Бурхан хэлсэн нэг үг. Номон тааруулж битгий сэтгэлийн хүчлээ гэж. Ингэх ёстой юм эндээ битгий хүчлээ. Харин сэтгэлдээ таарсан номоо олж үзэж хэлсэн. Энэ бол маш том юм. Эдис хуулдаар бол амар бид нар сүм үед бид нар өөрсдөө сайн сайхан болж сурч мэдэж хөөж дэвших ёстой байхгүй. Чи өөрөө Библийн уншаагүй тэр короныг уншаагүй байж чи яаж тэр шүмжлэх гэдэг вэ? Чи өөрөө анжууртай харьцуулаагүй ч тийм. Бүгдийг үз судал. Энэ чинь ийм сонголт болох юм шүү. Бид ухаарч мэд зөвхөн уншаа суудгаас бол одоо хаагцаад өөр төвшин дахиад дэшээ чад хаагцаг болсон байна гэж ингэж бодож. Цаг өөрөлж тийм. За намнар тийм байд юм байж. Сүсгтэй хүн бидний яах? Багшуулгад яадаг вэ? Маш их цагийг хэмж өгдөг. Уруу ойлгосон зүйлийг нь алдааг нь засч өгдөг. Тийм болохоор багш гэх юм бол хордон юм ойлгож ухаарч авахтаа танд сайн гэж өчнөө ном судаг. Тавангаар бигээр л энэ ухаарлыг олж авах гэдэг юм биш. Амчин хойш та өссөн номоос бодож унш бол тэгэд эргэлзсэн юм ах юм бол тэр ном хүмүүсээс юм асуу. Магадгүй зовлон зүдгүрт орсны дараагаар л та ингэх ёстой байна гэсэн зөв дуршлахыг тэндээс олж авч чаддаг байхгүй. Тийм болохоор та яавал олон зүтгэс битгий. Харин чинийг тийм ээ зөв хоолойнод цаг хугацааг ойлгуулах гэж өгсөн тийм зүйл байна даа гэдэг хүлээж авсрах гэсэн. Бид дандаа ажиглах хаднаас хайдаг шүү дээ. Ямар нэг юмтай болцохоор бид ажиглалтаа болох гэдэг байхгүй. Үгүй биш. Бомш. Бомбол. Яагаад гэвэл бурхан багш 2500 жилийн өмнө багш айлцсан ном сургаал хүртэл одоо оршуулгад гарч байна. Тийм ээ. Үсэн цагт амьдарч байсан гэрс хүмүүс сургаал байж шүү дээ тэр багшууд сургаал. Одоо нэг уншил. За тэгээд за унши. Багштай байх тийм багш гэдэг бол одоо чадвар нэрмэд ховроо тийм ээ. Тийм учраас багшигаа заавчгүй хайсан цагт олно багшигаа гэж. За багш олцсонгүй одоо санаа тарах багш олцсон шүү дээ. Нэг хүнд би ном уншлаа. Гэтэл тэр уншиж байгаа номон дээрээсээ нөгөө багш нараар дамжуулж авдаг өвдсийг би олж авч чадсан. Хэмжээлшгүй цангаа байж тусал аршаа. Тусал ус аршаа болдог. Тань тийм цангаагаа аваад та зэрэг юм зэрэг багштай заавал учраа. Тийм цангаа байхгүй багш нар юм билээ гэдэг ингээд нэг хөлийгээс суурал таажиж учраа. Яагаад бурханаа нууцлдаг юм? Яагаад гэвэл илэн дэлэнгүү нууц царны шин гэж бид нар тантын ном нууцлдаг юм. Илэг байх юм бол долоолон манай гудамжны үзүүртэй би тоохгүй шүү дээ. Өглөө хаажууран гарч байгаа юм чинь яг ойлон байжлын тоохгүй шүү дээ. Амьдралдаа нэг хэн удаа тохиолдох учрлууд би уйлаад майлаад хэдэн өдөр хүлээгч хамаагүй уулзсан шүү дээ. Яагаад вэ? Ховроо авахгүй та. Багш заавал болно. Ялахгүй л. Алдахгүйгаа бол та өөрөө болоо гэсэн. Өөрөөр хэлбэл тийм ерөөл бүрдэн гэсэн үг тийм. Тэгээ бүрдүүлэхгүй л. Цоллоо амгаалгаа хийж чаж. Тэгвэл тэгээ дүүрэх юм нэрэж шүү дээ. Нэг удаа би Оросын телевиз үзэж байгаад нэг ийм тохиолдлыг харсан. Тэр хотод эвдэрсэн эртний сүм байсан. Энэ одоо Оросын үнэ албартны ясны тийм ээ Христосын сүм. Эвдэрсэн сүмтэй тэнд нэг хар ламтай тэгээд нэг тэр тосны ээж юм уу тэр хотын одоо аваачвал тэр эвдэрсэн сүмийнхээ хашаанд цуглаж бурхны одоо хөрөг зургийн өмнө Христосын хөрөг зургийн өмнө очиж залбирлуулдаг юм байж. Тэгсэн тэр хотын харьяат өөр газар маш их дээр нь хийж явж байгаад ирсэн одоо нэг тийм шин цагийн Орос тэр лам дээр очсон. Та миний нүглийг намжилж өгөөч ээ. Оросуудын нөгөө от бушины грехов гэж нэг тийм үг байдаг юм л да. Тэр нь бол монгол хэлний одоо миний нүглийг цайруулж өгөөч гэсэн утгатай байл дээ. Би танд та миний нүглийг цайруулж өгөө. Би танд цоо шин сүм босгож өгье бүрэн дээр чинь. Нөгөө лам үг гэсэн. Би танаас юу ч авахгүй. Таны тэр их одоо гортой замаар олсон өмнө дээрэмдэж хүний амнаас төлсөн тэр мөнгөөр чинь би сүмээ басахгүй. Энэ бол би Орос ламын маш их зэрэг маш их одоо тийм бас нандин чанар гэж дотор ажилласан. Манайд бол одоо за дээр хийх юм байдаг. Өчнөө нэг одоо ус бэлчээргүй болгоцоход өчнөө нэг одоо орон савгүй болгоцоход харахаа шавжийг газар нутгаас сүйдэлчихэд нэг лам дээр очиж сүм бариад өчтдөг. Та нэг тайлбарлаа. Өчнөө олон дугуй сүмийг маш ихээр босгож байна. Өчнөө олон хонштой суургийг босгож байна. Тэгээд бол хэцүү асуудал биш болчих. Бодтой дугуй сүм барихаасаа бол доо гэрхийн төлөө зорж яваад тэр хүмүүсийг дэмжиж тэр орчныг бүрдүүлж өгөөч.
болон тэр орчныг бүтүүлж өгөөд хоол ундаар хангаж өгөөч. Энэ чиг юм уу юм баг. Ламран энэ ламыг мэдэмжиж. Тийм ээ. Эрдэм сурахад туслаач. Энэ номонсаа байгуулж өгөөч. Энэ хэрэгтэй биш. Тэр дом хүндийн хоосон дуунаар яах гэсэн юм байхгүй. Дөрцөд байгаа шүү. Дөрцөд. Хин намайг дүрс өмнөхөлөд харна. Тэр надад гэж очихгүй шигсэн шүү. Тэр өнгө хөөцөлдөж. Тэр л хэрэгтэй биш. Тийм л юм хийж тэний төлөө явж байгаа. Тийм ламар бодлол жинхэнэ ламар. Нэг баян хүн харахаар хоолойноо айсан ч өөрчлөгдөд, намд өрхөн ч өөрчлөгдөд. Ядуу хүн харахаар арай ширүүн болоод үгүй лам хүн чинь юугаар нэмж сэтгэл тэр эзэмшиж байгаа эрдэм онлын эрдэмээр л хэмжиж шүү дээ. Урд төрөл хэмжилшгүй болохоор яаж яж байгаа нэг тийм муу эрдмийн авяас байгаа төрцгүүд гэх юм шиг байна тийм ээ. Тэгэхээр тэрнийгээ бид нэр одоо яаж намхдах вэ? Яаж өөрийнхөө сэтгэлийг сайжруулах вэ гэдэг нь одоо профессионалны үндсэн зэрэгтэл. Ламгууны ганц зорилго шүү дээ. Намаад гэрээлийн болчихсоогоо ганц зорилго тэр шүү дээ. Тэрний төлөө бид нар яваа шүү дээ. Дугуйсан бас хэмжиж хийж байгаа юм шүү дээ. Тэрний өөрсөж чаддаг юм бол бясалгал бид нар шиг баян бясалгал ламын бол баянчлал хийж явах хэрэгтэй л дээ. Бид нар ингээд өмнөдийн профессион таардаг юм гэж тав тэр яриа хэлсэн тийм ээ. За зарим нь бол ухамсартайгаар энэ шашныгаа сонгодог тийм ээ. Зарим нь болохын зэрэг за би бали ерөөсөө энийг ч барахгүй шиг байна гэх жишээтэй одоо өөрчөө боловсролтой нэг явдаг юм уу. За ямар ч үйл гэсэн өнөөдөр бурхны шашинтай хүний одоо туйлын зэрэг юу зөвсөлтөд нэг тухай шүү дээ. Тэгвэл бурхны шашинтай дөрвөн янз бүр байсан ба аль философийн үгнээс авч үзэж байна гэдэгс хамаа. Шууд дээд одоо төснөөсөндөө савны хэмжээс болж байна шүү дээ. Ямар хэмжээтэй хүн бэ гэдгээс болж байгаа. Хамгийн дээд нь бол ямар ч зорилгогүй шүү дээ. Үндсэрдэг шүү дээ. Яг л бүх юм сүлдө хоосон болдог. Яг л зорьсон боломж сааж ундаг байхгүй. Хамгийн дээдлийн үзэл дээр. Мэдээж наан энийг буруугаар ойлгох юм бол юу ч өгөх юм билээ хүмүүс ойлгох байхгүй. Тэгэхээр болдоггүй байхгүй. Тодорхой төвшөнд хүрсэн хүмүүс тэнд очих юм одоо тэнд хүрсэн. Лам үнийг тодорхой хэмжээний бурхны тэр их одоо олон байд сургаалыг судалсан их бага ухааныг судалсан жинхэнэ мэрэгчлэнүүд ламнаас гэдэг баха гэж тийм ээ. Жирийн сүсгтэн бидний тухай. Энгийн хүмүүсийн тухайд бол байна шүү дээ. Ер нь яг энгийн болон яг өндөр түвшин төрөг болон хүмүүсийн тухайд бол хамгийн гол зорилго бол хамгийн гол чиний ялан дийлэх ёстой зүйл бол таны бие гэсэн бодол, таны эго. Энийг л ялан дийлэх, энийг л ялан дийлэх, энийг морж унжээж, энэс захцахаас нэмэлт чадчихэж л та эгээр төгс салж гэдэг юм дүүр байдлаа байна. Эгогийн төлөө тэмцэх. Хамгийн түрүүнд бол би 3 шатагтай байна. Миний хэрэн барих үзлээ гэдэг тийм ээ. Миний хэрэн барих гэх хүмүүст хол байгаа байхгүй. Гэхдээ тэрийг бас өөрөөр хэлдэг шүү дээ. Жишээлбэл бид баригч. Бид баригч хүмүүс ойлгохгүй байна. Яг би бүх юм бид толгой болж байгаа шүү дээ. Энэ сандал бол намайг тухтай суухын тухайд ингээд бий болсон. Бизнестэй. Өнөөгийн шинжилгээ ухааны бүх бол тэгэхээр энэ нэг биеийг л тав тухтай байхдаа толгойж бүх бизнес бүх юм явж. Ихтэл нөгөө бие нь явж байхгүй яах вэ? Байхгүй шүү дээ. Ёсоор цаанаас алга болчихсон. Би гэдэг юм байхгүй. Тэгээ би гэдэг юм байхгүй болж ижил бид тэр төвшөнд хүрч ижил чихэн өгсөлсрал орчод. Бийг ухамсарлахгүйгээр байхгүй ухамсарлах амархан гэж тэр л хэлсэн шүү дээ. Бид ойлгох гэдэг байхгүй. Одоо таны альтад байгаа бол одоо хоёул хоосон чанарын тухай яриад байдаг шүү дээ. Тийм ээ. Энэ бол одоо бурхан багшийн одоо хойно өв залгамжилж тэр солилыг түгээн нөлөөлж авсан өстэй нийцгийн 84 шигтэй хийгээд тэр наламтрын хийдийн олон мянган хуургуудын олон мянган жилийн турш бяцлагсан энэ бол тэмдэглэгтний гайхамшиг гэж хэлэхээс өөрөөр энийг нэрлэж болохооргүй. Жирийн амьдралд одоо зохицож байгаа бид нэр тийм ээ сэтгэлтэй амьтын болохоор бид нэр аз жаргалыг төсдөг. Энэ аз жаргалдаа бид нэр яаж хүрэх юм бэ? Мэдээж хэрэг одоо мэрэгжлийн лам хувраг та нар шиг ийм төгс гэрлийн утгыг одоо нөө маргаашгүй олчих гэх над хэцүү. Гэхдээ би бол бас нэг хүн байна да. Сэтгэлтэй амьтан жаргалыг хүсэх юм бол би бас жаргалтай л байна шүү. Ухамсартай байг гэж хэлмээр. Ухамсартай байг гэдэг нь юу вэ? Бүх зүйлд ухаанлагаар хандсан. Шинжлэх ухаан тархиндээ тулгуурсан байдаг. Шашин зүрхэнд төлөвлөсөн. 2500 жилийн өмнө бурхны шишин үүсч өгчөөд одоо хүртэл алдартай powerful гэдэг
хэвлэл байна шүү дээ. Хүн аз жаргалтай юм тэнд байгаа учраас тэнд аз жаргалыг мэдэрч байгаа учраас тэр бүхэхгүй удаа орж чадж байгаа. Гэтэл Бурхны сургаал тийм ээ зүрхэн засаа гэж хэлдэг шүү дээ. Сэтгэлийн засаа гэж. Бидний ном өндөр бол өдөр бол намдаг гэж яриад байгаа юм л да. Намдаг. Ариун чанар гэдгийг намдаг гэдэг юм. Гэсэн бодол, хатгыг бодол гэж хэлж байна. Тэгэхээр энэ процесс бол маш хурдан явдаг байхгүй. Маш хурдан явдаг учраас болтой ингэж бий болж байна гэж би бодоод байдаг. Тэгэхдээ ингэж удаашруулчих юм бол яаж яах вэ? Гадна нөнгө хэлбэрийг байна шүү дээ. Нүд бол байж харж байгаа. Босож авч байгаа. Тэрний дараагаар юу ажилтдаг вэ гэхээр ерөөсөө бид бодол ажилтдаг. Дүгнэлт өгдөг. Энэ бол ийм юм байна. Дүгнэлт. Энэ бол таурна гэж дүгнэлт. Тэгэнгүүт энэ бол сайхан зүйл. Энэ муухай зүйл шүү дээ. Дүгнэлт. Тэгэнгүүт сайхан зүйл гэсэн дүгнэлт юм бол тэр л гоё сайхан мэдрэг гэдэг. 5 зохицол гэдэг байна шүү дээ. 5 зохицол гэж ярьсан шүү. Бэлгүүр мэдээ 5 зохицоос хамгийн гол юмс нь бол. Тэгээд тэр дараагаар мэдрэмж төрсөн дараа та саарна гэсэн гурван мэдрэмж. Тэрний дараа хариу үйлдэл хийдэг. Түжид тэгээд хург үйлдэл. Тэр нь бол цаваа бомбаа одоо мэдрэмж явуулж байна. Хариу үйлдэл хийдэг. Тэгэл хариу үйлдэл хийгээл үеийн хүчин өгөөд явчихдаг. Тэгэхээр яадаг вэ гэхээр эхэлж хүлээж авахдаа энэ бол тим юм аа. Энэ бол ийм өнгө гэж хүлээж авч байгаа. Тэр бодол шүү дээ. Тэр маш чухал. Тэрэнд богод өгүүлдэг байдаг. Сүнгүүд л тэрнийг бид намдаг гэж хэлдэг. Тэрнийг бид бодол гэж хэлдэг байхгүй. Сэтгэл гэхээр зөвлөлтөө бид ойлгож байна. Бодол гэхээр бол бид тэрийг хэлдэг. Энэ бол хамгийн түрүүнд хоёр дахь гişг. Одоо гэрэл 3 шатааны гэсэн бол хоёр дахь гişг бол та намдаггүй бол тэр нэг игэл гэж хүлээж авч байгаа бодлого бол тэгвэл байна шүү дээ. Бүх оршихуй бурханлаг гэж хүлээж авч чадах юм бол бүх юм бурханлаг болчихно. Тэгээд дүгнэлт гэж шүү дээ. Тэгээд дүгнэлтээ хайр хэлний хүчлэж хүлээж авч чадах юм бол хэрэг зүрхэн гэж харж тэр. Хөрөх чадвар байна тийм үү? Хөрөх чадвар. Бодолч үсрэл явдаг байхгүй. Үсрэл явдаг. Тэгэхээр тэхийн тул заавал бяцлах хэрэгтэй байна. Тэний ухамсар анхаарч маш өндөр түвшинд өгөх хэрэгтэй байна. Тэгэхээр юм бол та бүх зүйлийг хайрны хүслээр харж байна. Тэгвэл та энэ нэснийг ямар ч хэрэгцээ. Та тренерыг товчхон дүгнээд хэлвэл тэгээ эрдэм ном сайн мэддэг үү жоохон манд чиг юм хүмүүс л гэдэг зэрэг л юм бол зарлаа олон нэг цацаал ингээл гэдэг тийм Монгол өчнөө олон эрдэм номтой хүмүүс байна. Миний бодлоор за 40-50 орчим байнгын бясалгал байнгын ууланд явж байгаа зөндөө байна. Тэр хүмүүс чинь зарлахгүй шүү дээ. Ингэж зарлахгүй шүү дээ. Тэгэж зарлаад ингэж ирэхгүй шүү дээ. Тийм болохоор Монгол бүхний шашин ирээдүйдээ олон хүмүүс хүрээд ирэхээр яаж өдөө хүч чадал үзүүлж чадах тийм хэвтгэлтэй хүмүүс гараад ирэхээр хүрээд ирэхээр бүхний шашин хүмүүсийн бүхний шашныг ойлгох аз жаргал сэтгэл аз жаргалтай амьдрах тэр бол цаг нь бол зайлшгүй ирэх хэрэгтэй байна. Биш үү? за ингээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцсэн Бат Эрдэнэцэн хийдийн хамлам Баасан сүрэн таны цаашдын ажил үйлсийг сүсгтэн хүмүүсийг гэгэрүүлэх, амьрлуулах, тайвшруулах тэр сайхан үйлсэд их амжилт хүсье. Ингээд ирхэн үзэгчтэй ариун сүнгийн модон нэвтрүүлгийн манай өнөөдрийн дугаарыг түрээд өндөрлөж байна. Ингээд дараагийн дугаараар ирхэн уулзлаа түр баяртай.